Нэг хасчих уу. Төдөө хасчих. Төдөө хасчих яа энийг. За эргэн уулзсандаа таатай байна. Pizza Hut, Hot Dog нэг дугаар хүрэхэд та бүхэнд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарын зочноор одоо ичний танил болсон Хүслэн те? Хүслэн. Чинзаа. Эстер маань оролцохоор бэлэн болсон байна. Тэгээд бас одоо урилгын маань хүлээ авч ирсэнд бол баярлалаа. Зүгээр шүү чамд бол. За ингээ Эстертэй авд ярилцгаар болсон байна. Тэгээд өмнөх ер нь дугааруудыг үзсэн үү? Ер нь нэг иймэрхүү юм ярьд юм тэгдэм юм. Би өмнөх намуухантай хальт үзсэн. Зүгээр Facebook дээр нэг нэлтгнээс л яг бүтнээр нь үзэж бол үзээгүй. Аха, ер нь юу ярилцдаг гэдгийг нь бол мэдж байгаа. Ер нь бол барахтай. Гэтэ чи өнөөдөр юу бэлдсэн гэж байна. Үгүй дээ, чамаа би нэг хэцүү юм бол ярихгүй зөө. За миний яг ер нь бол үндсэн зорилго бол оролцогчтой нэг тийм амар хэцүү байхгүй, аль болох тухтай өөрийнхөө чи ямар амар хард. Оролцогчтой аль болох тухтай өөрийнхөө байлгахыг гэж бол боддیں۔ Хичээдэг. Гэтэ өнөөдөр би бол ерөөстэй гэж бодохгүй байна. За би чамаагаас нэг тухтайч болгоно гэж бодохгүй байна. Өнөөдөр яг хэрэлдэл хэрэлчээр нэг ярилцчаар зочин болоо. Хөдлөл задлчихгүй л. Юм яриад хэрэлдчихгээл. Тийм зочин болоо орж ид бас сонирхолтой дуур болох гэж бол найдаж чинь тийм бас гайгүй ярьцдаг охин баха. За. Эстер юу гэж нэг сүүлийн үед? За сүүлийн үед манай үзэгчид бас мэдж байгаа би Централ телевизэн Daily Show-нд хөтлөгчөөр ороод одоо 2 сар, одоо 3 сар ер нь бол болсон байна. Тэгээд яг сүүлийн санаа хачин гэх юм бол Централ телевиз дээрээ хөтлөгчөө хийгээд одоо яг миний хоолойг сонсч үйл амар эфир яриад талсан маас дээ. Өөрийнхөө ярилт. Би сонсоо. Бараг цагаан агарын мэдээ уншчих галаа. Тийм санагдаа. Тэгээд хэдэн сарын өмнө бас Монголд ирсэн, Малайз улсын Куала Лумпур хотод амьдарч байгаа. Тэгээд одоо Монголд ирсэн зунаа бас энэ чинь өнгөрөх гээд байж байна. За. Тэгээд тэр нэг хөтлөж байгаа зүйл чи одоо шууд лайв шууд явж байгаа зүйл шүү дээ. Тий, одоо Daily Show маань болохоор яг өдөр болгон шууд одоо нэвтрүүлэг гэх юм уу. Тэгээд ямар ч edit cut байхгүйгээр зүгээр шууд ингээл байнгын камерт иргэсэн. Сул үг мөг бол ер нь ашиглах ямар ч боломж байхгүй. Тий, одоо чи намайг харж ил ашиглахгүй л бастай. Уг нэ хараад хэлтий. Амар хараад хэлтий. За энэ хөтлөөс шүү. За саяныхоо тоглоом байла. Юу яах вэ? Тэгээд яг хав шууд дамжуулалтыг хөтлөгч гэдэг чинь амар хэцүү баха. Хүндэлж байна. Бас нэг юм жигсэн бас ингэ сурж авч ивэл энэ охинд хэрэгтэй л хэлгүй дээ. Бас нэг. За. Эстер ер нь хэр пицца иддэг вэ? Ер нь пицца тийм бүтээгдэхүүнүүд бас авч исэн. Ер нь түгээмэл яг замдаа авт юм аа ч юм уу те. Шиж чаддаг шүү дээ. Тийм би ер нь бол пиццанд дуртай. Тэгээ би тэрнээс гадна өөрөө аягүй сайн пицца хийж чаддаг. Тийм үү. Бас өөрөө хийж чаддаг. Хажиг орноос асуугааг багт хэлээд авчиж шүү дээ. Би өөрөө пицца их дуртай. Тийм би бол пицца аягүй сайн хийж чадна. Тэгээд пицца хатын ч гэсэн пиццануудыг идэх аягүй дуртай. Тэгээс миний аягүй дуртай төрөл нэрсэн маш шүү. Тэр нэг юм чизтэй, тийм соустэй. BBQ. Яа, BBQ. За би чамд энэ бүтээгдэхүүний талаар хэлж өгье. Одоо энэ ингээд нэг тавьсан. Яадаа шүү дээ. За энэ болохоор мэлц гэдэг. Өмнө нь болохоор худалдаанд бол гарч ирсэн. Одоо шинээр дахиж шинжлэгдэж гарч байгаа. Pink мэлц гэдэг. Ягаан өнгөтэй. Би нэг өмнө гэхдээ турш үзчихсэн шүү дээ. Хамгийн анхны удаа Daily Show-нд өрөө зочноор орж байхдаа яг мэлц гэдэг. Яг энэ төрлийн идчихсэн. Яг үү тийм үү. Энэ болохоор чиз мистэй. Яг халуун дээр идлээ юм. Чинээс намсаад үз. Миний дөө. Pink Melts-ийг зөвхөн өөртөө зориул. Pink Melts яг л миний мөрөдөр шиг. Ширтэн сонгоорол халжирсан бяцлаг Pink Melts-тэй хамт Pink Melts-ийг зөвхөн өөртөө зориул. Pink Melts яг л миний мөрөдөр шиг. Ширтэн сонгоорол халжирсан бяцлаг Pink Melts-тэй хамт
илүү бэлтгэвтэй, илүү шаржигнуур цаашин ягаан мэлц. Бүх төрлийн ягаан мэлцээ 14,000 төгрөгөөр худалдан авч баримтаа бүтгэүүлээ. Blackpink хамтлагийн тоглолт үзэх 3 азны нэг болоорой. Pizza Hut. За манай хүн идчихээ зэ. За бид тэр хоорондоос чам дахиад сонирхолч хэлэхэд мэлц ягаад пинк гэж нэрлэж байгаа шалтгаан нь болохоор мэдээж гаднах байдлаас өнгө нь бол ягаан байгаа тий. Тэгэнгүүтлээ 26 оны 1 сард Blackpink-ийн тоглолт Японы Токио хотод болохоор байгаа. За тэгээд тэр тоглолттой холбоотой урамшуулалт аян бол одоо Pizza Hut маань зарлчаад байгаа. За Pink Melts буюу одоо энэ бүтээгдэхүүнээс судалдаа авсан тохиолдолд одоо тэр тоглолтыг үзэх эрхийн төлөө одоо өрсөлдөх одоо тэр урамшуулал нь бол авна гэсэн үг. Эрхийн бичиг урамшуулалтай юм шүү дээ. Тэнгүүтлээ болохоор тэр бүх зүйлээ Pizza Hut-ийн бүгдээрээ бүртгүүлэх хэрэгтэй байгаа. Бүртгүүлэхтэй болохоор Pizza Hut loyalty гэдэг вебсайт байгаа. Тэгээд энэ болохоор доор нь линкийг оруулчих. Тэгээд энэ линк рүү бүртгэж орсны дараа худалдаа авсан тэр эрхэм бичиг бүртгүүлээ. Тэгээд оролцох боломжтой байгаа шүү гэж хэлмээр. Үнийн дүн нь ингээ 14,000 заяа. Тэгээд би одоо Pizza Hut-тай яриа л намайг бас Японд аваа явчихлаа. Би очиод тэгээд ясан үстэй аваад гайд майк хийж гэж яаж ирээгээл бас яриа л. Гэтэ яг амтын хувьд ярих юм бол энэ яг ягаан гадуур нэг ягаан байгаа амар таалагдчихэв. Тэгээд жоохон spicy юм байна те. Cheesy, crispy, loaded гэж байна шүү. Yeah, nice. Тийм байна да. Гоё амттай маань. Баярлалаа. Миний санал болгосон бүтээгдэхүүн. Яах гэдэг ч да. За сүүлийн үе сонио ачин тийм юм байна те. Гадагш хаашаа явсан гэсэн бэ? Би сая сүлт Малайз улсын Куала Лумпур хот руу хэлний бэлтгэлээр 3 сар явсан. Хэлний бэлтгэлээр явсан юм уу? Яа, 3 сар явах цаана. Уул нь надад яг 6 сар байх боломж бас байсан л та. Тэгээд ер нь яг очиод нэг хэдэн сарын ирсний дараа яг тухайн газраа жоохон нэг юм мэдрэхгүй яг нэг тийм миний газар биш юм шиг санагдаад ер нь яаж ч ингэж амар enjoy хийх гэж хичээсэн. Тэгээд шууд болиё гэж удаад Сингапураар дайраад тийм Монгол руу ирсэн. Таалагдаагүй гэсэн үг. Яг Малайз улс яг гоё хувьд бол гоё. Гэхдээ яг миний хайгаад байгаа яг тэр газар бол илүү юм Европ тал руу гоё юм шиг байлээ. Тэгэхээр чамаа зуучилж явсан тэр компани бол буруу газар руу явсан юм шүү дээ. Би өөрөө сонгосон маа шүү. За тэр компани буруу бол байхгүй. Байхгүй. За цаашдаа ер нь яг хаан сурыг гэж бодож байна, юугаар сурыг гэж бодож байна? Боловсролын хувьд. Би яг нэг юм gap year-тэй байгаад байгаа тийм юм жил ирэх тусам л би ер нь яг ийм дуртай мэн ийм дургуун мэн гэд нэг юм мэдэж авч байгаа гэх юм уу. Тэгээд саяас бас нэг нь л яг нэг тийм ойлгосон зүйлүүд нэг л би яг одоо өндөр хөгжилтэй бас нэг юм Азийн орн руу гайгүй байх сонирхох байх гэж бодож байсан чи ялчгүй яг нэг юм Европын орн руу ялангуяа би одоо ер нь явъя гэж бодож байгаа газар маань болохоор Австрали руу явъя гэж бодож байгаа нэг юм тал нэг юм жоохон бич шиг газар штэ. Тэгээ нэг юм тал яг нэг юм хотжилт сайтай газар учраас. Тийм учраас Малайз улсын Мельбурны хот руу одоо ер нь яг явъя гэд шийдсэн байгаа. Яг шийдвэр гарцсан уу? Би одоо яг өөр газар бол миний толгойд буухгүй юм учраас яг Австрали руу явъя гэж бодож байна. Бас Монголд байхгүй л юм байна. Гэхдээ яг тэгээд одоо өндөр боловсрол эзэмших гэдэг чанартай боловсрол эзэмшиж юугаар сурах гэж бодож байгаа юм. Бодоод цосоод мэрэгжлээсэн байдаг тийм. Миний яг мэрэгжил болохоор би ер нь бизнес талтай тэр ялангуяа маркетинг руу сурах гэж бодож байсан. Тэгээд тэгсэн чинь бас ингээл өөрчлөгдөөл би арай өөр юмд нэг юм туртай гэдгээ олж нэгээл тэгээд юун туртай? Би ер нь аль жоохон хувцас дизайн руу бүр ингээд зүгээр бусд нь хамаагүй гэж бодоод үнэхээр сурмаар байгаа мэрэгчлэл маань бол яг тийм байна. Гэхдээ бусад юмнуудыг ингээд бодоод үзэнгүүт бас жоохон эрсдэлтэй ч юм шиг гэж бодогдоод. Гэтэ бас яа тийм стайлинг талтай хэлж бас гэдэг гоё байгаа. Надад бол тийж бодож чинь. Бас энэ ч бас маягтай шүү дээ. Янз янз юм өмсөн юм болгоно. Тийм болохоор яг тухайн үед юу мэдчихээн тэгэл тэр үгээрээ л явах та. Одоо ороод л яг нэг юм хоёрын донд гацсан л байна. За. Тэний гоё өсний цэцлийнхэн тухай. Яа тэгсэн. Бүр out of nowhere. Тэгээ хэлтэй аймаа суралтаас яг анх яг хизээ яг ингээд би чи ер нь юм чоолтол тавих хэрэгтэй хүн юм байна шүү дээ. Тэгээ хизээ яг мэдэрсэн. Өөрөө хизээ олчихнэ. Яа. За би 7-8 дугаар ангид байхдаа тэгээд зүгээр
би ер нь бол ингэж үсэрээ айгүйх тоглолтоос яг 6 дугаар ангид жишээ нь юм ян суртай байдаг гэсэн. Тэгээ тэрний дараа миний шууд ингээд нэг гаргах өөрчлөлт нь болохоор би яг ийм чалгатай байж байгаа. Тэгээ яг ийм болохыг шийдсэн байхгүй. Тэгээд ингээ ер нь бол нэлээ урт чалгатай байсан. Тэгээ тэрнийхээ араас би яг нэг 15 6 таа ингээд найзуудтайгаа амар их гадуур явж агаад тэгээ оройн ингээ гэртээ ингээ байжгаад нэг л тийм миний яг нэм гадаах үзэмж надад амар тийм уйдгартай санагдаад харна шууд хүнснийхаа дээгүүр ингээ ажиллагдсан. Тэгэл тэгсэн чинь маа найзууд бүр ингээ наа чи ямар гой өстэй засалтай болчихоо гэж хөөргөөсөн. Тэгэж л яг энэ чолк маа. Тэгэл тэрнээс биш би олон жил хөөрцөн юм чинь байдаг. Тэгээд юм жоохон микро чолктай болсон байгаа. Тэг нэг хэсэг бол бүр шууд юм блонд байсан юм л шүү дээ. Тийм би юу шав. Тэг үсэрээ нэг жилдээ бол 2 таа олчдаг гитараа. Тэгээд сая малад тахад хаваараар бодуулсан чинь амар тийм ууртаа харагдаад тахаар жоохон ширүүн царайтай харагдаад тахаар шууд болиулаад үснийхээ өнгө гаргуулаад одоо бол улбар шоронготой. Гэтэ ер нь үсний өнгө нэг хамаарахгүй ер нь жоохон ширүүн харагдаад байдаг шүү дээ. Үсний өнгөтэй ч шүү дээ. Баа. Ог хүрн ширүүн байхаас ч одоо тий яалтай л. Чиний үсэнд бол асуудал байхгүй шүү. Чи буруу юм ярьж байна. Чи намайг нэг хар устай хараад үзэрээ тэг чи дахиад нэг юм бодох байх. Баг яагаад юм ярьж чадгаа хэвчээ. Чи тэгээд над үгэлдэрээ. За ер нь ингээ хараад бах нэ. Ер нь өөрөө чи хэлж ярьж байгаа чи ер нь сонсоод бах нэ мэдгүй. Энэ охин бол үерхэлтэр амар ариун туршлагатай байсан. Тэгтээ надад. Хүйцээ. Зүгээр миний л бодолцоо. Надаас бол хамаагүй илүү туршлагатай. Тэгээд би бол үерхэлтэр бол надад ямар ч тийм байхгүй. Зөв надад тийм санагдав. Тэгээд одоо бол ер нь чи яг юм үерхэх хүнээ ер нь яг ямар хүн байгаасэ гэж яг боддог вэ? Одоо аль нэг зам байдлаараа ч юм уу эсвэл үйл хөдлөлөөрөө ч юм уу тий? За би ер нь бол яг үргэлжлийн тал дээр ярих юм бол хүнтэй ер нь хэвээр үрхгүй гэж бодсон маа. Гэтэ за ингээд миний стандарт ч шүү дээ ер нь. Тийм за миний стандарт гэх юм бол би айгу эргэтэй л хүн дуртай. Тийм. Тэгэд дээрэс нэг тийм намайг айгу тийм тухтай байлгаж чаддаг эргэтэй хүн амар дуртай. Тэгээ өмнө гэтээ яг нэг юм энэ type гэдэг юм амар жил болго өөрчлөлтөд амар санагдаад байдаг. Би насны онцгойтой чиний ялцгүй. Тийм юм тийм цаг үе. Би өмнө нь бол ингээл амар юм хамт байхад бүр ингээд хөвчлөлтэй бүр ингээл жинхэнэ бүр ингээд токсик баг байвал гоё санагддаг байсан чинь одоо болохоро ерөөсөө нэг тийм байхгүй яг би бол зүгээр ингээд инмерент тэгмэрэн кьюд зүгээр заал гэж байж байгаа яг тийм амар тухтай үнтэй хамт бай гэж бодож. Гэтэ ер нь бол үерхээ гэж бодохгүй байгаа. Орой хугацаанд би өмнө амар юм relationship girl гэдэг штэ. Хүнтэй амар үерхдэг тийм байсан байхгүй юу? Тэг би зүйл хийсэн биз дээ ариун туршлагатай гэдэг. Гэхдээ яг тэр нь болохоор яг юу гэсэн юм бэ гэхээр би яг нэг юм олон хүнтэй ингэж нэг юм харьцаад авах ч юм уу олон хүнтэй ингээд татваргүй яг нэг хүнтэй ингээд уг нь бүх байж ах туртай гэсэн чинь одоо бол зөвөр нэг хүн ч биш зөвөр яг өөрөө өртөгөл яг тахтаах гэдэг шүү. Өөрөө өөр дээр ер нь жоохон ажиллах гэдэг гэсэн үү? Гүгөө би ч аль хэдийнэ ажилласан юм байхгүй. Би ер нь бол болцсон. Өөе болцсон. Ажиллах шаардлага байхгүй. Зүгээр надад л өрхмөргүй байна л гэсэн. За тэгвэл найзууд дээр чи ерөнхийдөө бол ямар хуу байвал илүү чамд ингээд найзлагт амархан байдаг уу? Тэг мэдээж адилхан сонирхолтой ч юм уу эсвэл ингээд тий нэг юм хамт ингэж хийхэд саана нэлдэг ч юм уу тий. Гэтэ ерөнхий бас нэг тийм нэг юм бас боддог юм байж магадгүй шүү дээ. Одоо жишээ нь ингээд чам тий ингээд хитрхи хов яриад иддэг хүнтэй бол чи бол найзлах. Чи ч гэсэн найзлаа шүү дээ. Тэгээ тийм л тий. Гэтэ зарим нь бол сарай өөрөөр боддог байж магадгүй шүү дээ. Би юм хавнд ирдэг хүн би амар дургүй тийм үнтэй найзлах уу гэдэг ч юм. Би ерөнхийдөө яг найзуудын тал дээр бол бүр яг үргэлж байгаа хүнээс илүү амар чухал хандж үздэг. Тэгээд яг наацсан бас насны онцлогтой. Жимэн хатаа. Юм хэлэхээр за окей сонсъё. За би сонсъё. За. Тэгээд би ер нь яг багасаа л тиймээс яг нэг тийм хүнтэй шууд гүнзгий дээш найзлдаггүй. Тэгээ ер нь нэлээд удаан явж ээж тэгээд яг нэг ингэж за би нүнтэй ингээд найзлж болох юм байна ингээд цаашдаа болох юм гэх юм бол яг аль болох
ерөөсөө тэр харилцааг нураахгүй байхыг хичээдэг ерөнхийдөө бол. Яа тэгэл би нөгөө нэг амар юмнуудаа ярьсан байгаа гэдэг. Дараа нь муудалцгаар ч. Гол нь яг тийм шүү. Ямар муухай хэлдэг. Тийм болохоор би та нартай харилцаагаа авч үлддээ шүү. Тийм болохоор би найзлах гэдэг шүү. Сонсон юм аа зүгээр л нэг хүнтэй яг гоё байвал болно шүү дээ. Одоо би юу нэг тийм олон хүнтэй яг нэм гүнзгий харилцаатай байх, олон хүнтэй харьцах юм жоох тийм. Тэгэхээр ер нь бол чанартай хэдэн найзуудтай л гэсэн үг. Тий, надад үсрээл яг зузаан яг амар найз гэвэл 2 3 лээ. Бусд нь бол тэгэл юм хөнгөн авчдаг. Тэгээ тэгтээ ч зүгээр юм. Тэр 2 3 найзаа шууд нэрлэх гэвэл нэрлж чадах. Одоо нөө үлдсэн бас найзууд гэж бодож байгаа хүмүүс сонсоод таав те нэр нь орж ирэх нь үү ирэхгүй нүү те би яг сайн найз нь мөн үү биш үү? Үгүй үдчихвэл чи юм уу шүү. Ямар муу. Чи юм уу шүү. Окей, за. Эрэгтэй хүн дэр ингээд амар стандарттай байл. Одоо ингээд намайг ингээд ер нь бол чамайг халамжилдаг хүн байвал бас зүгээр юм байна шүү дээ, тий. Инги гэдэг ингүүл тав гээл гүйчдэгтэй. Тгий гэдэг ингүүл ингээд яжтэй. Тэгээ эрэгтэйлэг гээд. Тэгвэл би ер нь бас амар их юм яриад байдаг эрэгтэй хүн дөрөв. Би одоо Гүгөө яг жинкнээсээ миний тайп гэх юм бол би амар их юм ярьдаг эрэгтэй хүн дөрөв. Би амар ингэж юм далдах гэж ярьдаг шүү дээ. Тийм эрэгтэй хүн дөрөв. Би ингээд амар дажгүй гэж ингэж харж байсан чинь гинт ингээд далдганаад гэх юм бол тэгээд шууд гэж бодоо авчдаг. Тэгээд ер нь ингээд яаж ч ясан зүгээр за тэгээ гэдэг гур арил надад өгчөөл тэгэл. Хад чулуу шиг. За тийм хүн одлоо тэгсэн чинь чи өөрөө өстө бүтэхгүй охин байвал яах вэ? Өөрийнхөө red flag үдэг л дээ. Миний red flag уу? Би амар dramatic нэрэ. Би яг ингээд нэг юм харилцаанд ингээд орчууд ч юм уу хүнийг жоохон араасаа гуйлах гэдэг. Би ингээд нэг жоохон дөр гомдчоод тэгээд уучлахгүй бүр ингээд араасаа ингээд амар гуйлах гэдэг. Тэгээд тэр нь ер нь жоохон токсик гэж. Түүнээс бол амар гайгүй штэ би чинь. Гэхдээ ер нь жоохон ингээд нөгөө эрэгтэйгээ ингээд аргаарсаа гуйлах гад ингээд жоохон үнд орчих гад гэдэг. Тэг их сурвалжаас сууя. За энэ хасараа. Их сурвалжаас асууж үзлээ. Ер нь юу гэж ямар байх вэ? За яах вэ? Наа чин гэхдээ ер нь эмхтэй нүүд байх ёстой заа арга шингэж би боддоо шүү дээ ер нь. Тийм шүү дээ. Яг хитрхи чи нэг намайг гоогаад үзгөө. Too much юм амар байдаг бас жоох хэцүүлтэй. Гэтэ чи бас заримдаа ингэж жоох өгж байгаа шүү дээ. Ингэ заримдаа ингэ жоох. Тийм би өөрөнгөтэй хосын харилцаан дээр бол аюу ухаантай ханддаг л гэж боддог ш. Нэг хөнгөн биш. Тэгээд яг угаасаа олон хүнтэй ч ингэ харьцахгүй нэг хүнтэйгээ байгээ шийдсэн байхад тэгэл нөгөө амаараа анхаарал халамж бүх юмнууд тэр хүнээс л авах гээд идэм билүү дээ. Хараас ингээл гуйлах гал тэгэл нэг мөнд орчих гол юм уу? Аха. Гэтэ бас яг наа чин гэхдээ яг ингэ одоо чинь ингэ зойлог зүг бодъё зөө. Одоо чи ингэ үерхсэн байгаа шүү дээ. Тэгээ үерхсэн байхдаа бас яг ингэ араасаа гуйлах гэдэг тэр цаан чи ингэ давхар яваад идэг гэсэн үг шүү дээ. Тийм гэхдээ бас нэг юм юу жижиг юм дээр гуйлахгүй шүү дээ. Үнэхээр яг асуудал гарч ирлээ. Тэгэх юм бол би яг ингэ жоохон зайгаа бариад тийм нэг ганцаараа бодож модонгоо тэр их дүмний араас гуйж нүггүй юу гэр нь харах гэдэг. Ингээд яг энэний чинь яг утгыг гүнзгий харах юм бол би зүгээр яг чиний хувьд ганц гэдгийг л би мэдрэмээр байгаа байхгүй юу. Тийм болохоор чи миний араас ингээд намайг яг ганц гэж мэдрүүлж чадчихвэл тэгэл би чамтай яг хамт байна л гэсэн үг шүү дээ. Судалгааны жишээ юм болох юм. Түүнээс бол би гайгүй. Би амар сайн партнер, амар сайн сонсдог. Тэгээ айгу сайн найз охин байж чадхаар. Зөв. Эстри ярьж байгаа юмуд бол ер нь бол зөвлөлтөө. Эмэгтэй хүмүүс бас мэдээч л эрэгтэй үнэ ингээд араас нь бас ингэж явуулах ёстой шүү дээ. Тэгэхгүй бас тэгээд тийм хитрхи бас ингээд амархан байвал бас сонь тий. Тэгээ араасаа явуулдаг зүйлч бас яг хүн болгон бас адилхан биш л тий. Бас өөр юм боддог эмэгтэй хүмүүс байж болно. Гэтэ ерөнхийдөө бол эмэгтэй хүний араас эрэгтэй өнгөх ёстой шүү дээ. Тэндээрээ санал нийлнэ. Тасан турштай ер нь. Ер нь л яг эр хүм гэдэг хүмүүсээ ингэж байгаа цагт бол эрэгтэй нараас нь гуйж авах хэрэгтэй гэж би боддог. Зөв. Угаасаа тийм ээ тий. Гэтэ яг 5 жилийн дараа чи жоохон өөр юм ярьж магадгүй. Арай гуйж авахтаа ч гэдэг юм эсвэл юм харилцаандаа гэхдээ чи яг би зөв асуух гэдэг зүйл нь ямар нэгэн байдлаар ихтэй эргэтгэж байх үе байдаг үстэй бас. Тийм шүү дээ. Би юугаа тэгэл би байнгын чамааг ингээд байд юм байх гэж бодож. Би өөрсдөө юм шиг. Гэтэ ер нь
Нэг тиймэрхүү юмнууд бол гэхдээ байна. За тэгээд эсрэг талаасаа гэх юм бол би яг нөгөө хажуудаа байгаа эртүүнийг бүр амар дэмждэг. Яг юм партнерын зүгээс. Тэгээд тийм учраас яг өөрийнх нь бодож байгаа бодол яг нэг юм санаануудыг би бүр ингээд аль санаараа ингэж дэмжихийг хүсдэг байхгүй юу? Нэг юм эргэтгэж байна гэдэг шүү дээ. Тэгээд тийм учраас яг тиймэрхүү зүйлүүд нь миний яг нэг тэгж үнд орох гэдэг зүйлүүд яг нэг юм байж байгаа л нэг ингэж гарч ирэхтэй өлтөө үйлдэл нөгөө эртөө хийж чадахгүй бол тэгэл миний хувьд бол Хүлээлтч буугаад эхлэн дээл хамаг юм. Тийм. Яа. Чи биш юм байна гэл тэгэл явж шүү. За би их сурвалжаас дахиад асууя те. За окей. Ерөнхийдөө бол эхний хэсэг нь ингээд маань нэвтрүүлгийн эхний хэсэг бол ингээд дуусчихна. Ерөнхийдөө бол ингээд танилцуулга тэгээд ер нь нэг ойр үед юу хийж байгаа гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар л явд юм аа. Тэгээд эстер дээр гол нь хамгийн гол яриандаа л би хурдаар хоёрдугаараас эхлэв зэ. Гол ирэн юу юм бэ? Яг хоо би ингээд дуусчих болохоо. Одоо энэ хоёр хэсэгтэй байдаг байхгүй. Эхнийх нь болохоор ингээд зөв ерөнхийдөө те. Ингээд наан цаана яаж нээж нэг хоёрдугаас нь халах хэсэг гэдэг. Чи над улаан гэрлэндээс ихтэй амар харагдлаа. Яг халах хэсэг гэж. Окей. Халах хэсэг гэдэг. Гэтэ нэг тийм хүнд юмнууд бол биш. Миний хувьд бол чи ярьлаа гэхэд би тийм л юм асууж байгаа зөө. За. Би чинь тэгээд Билнэ. Хамаагүй юм асууж надаас юм болох юм уу болохгүй маа. За тийм амар юу юм уу? Нуу хаагдмал хүн юм уу? Хаалтын гэрээ мэрэтээ юм уу? Ус дөрөө юм явчихдаг дээ. Харин За асуусан. оролцогчоо нь ер нь нэг тийм хэцүү байхгүй аль болох тийм духтай байлгахыг би эрхэмлдэг. Тийм хүн. Тэгээд асуултуудаа асууж эхлэе. Тэгээд төгшөөхгүйгээ хариулаарай. Би бол ер нь бүгдэнд нь чи хариулчихраа гэдэг асуултууд байгаа даахгүй. Би бол чаваа жоохон мэдэн шүү дээ жоохон. Тийм болохоор асууж байгаа шүү зөө. За. Лат нэг тийм амар байхгүй. Тэ асууач дээ. Чи үслээ асгацсан шүү дээ. За юу тэнгисээр болоо явчаа. Би бас одоо чадад тэгсэн хэрэг л ярьж шүү дээ. Битүү тэгсэн хэрэг дээр хамт байсан юм. За хасгацсан. Нэс нэг жоохон уйлсан да. Нулимс ингэ жоохон унгаас те. Тэгээ тэр үеийнхээ яг сэтгэл гарсан эмоцийг чи яг тайлбарлаач. За би ер нь яг нэвтрүүлэгт анх орохдоо миний бүр яг юм октоудаас илүү яг ингэж зузаа нийцэлж исэн хүн маань заяасан. Тэгээд яг тухайн үед харьцажсэн бас яг нэвтрүүлэгт дөнгөж орд харьцажсэн залуу маань яг чин хүслэн байсан. Тэгээд яг чин хүслэн заяа хоёр хоёулаа ихний асалтан дээр хасагдчихаар би ингээд яг миний яг амар дотн найзалжсэн найз маань яг харьцажсэн залуу маань ингээд хасагдсан чинь ер нь бол яг тэр хоёр хоёулаа надад нөлөөлсөн гэж хэлж болно уусаа. Хүчтэй зөвлөлт бас. Тийм тэгээд тэрний араас бас тэгэл уусаа яг үйлсэн шүү дээ. Тэгээд тэр нь жоохон хүчтэй захиалт болж орж ирэл. За ер нь яг юм дэринг шоу гэдэг бол бас юм зэвүүнлээд юм байна гэж бодоод тэрнээс шууд тэгэл за өөрөөр тоглох юм байна гэж бодсон шүү дээ. Ингээд яг нэг хүнтэй яг ингэж яах вгээр зүгээр бүгдэнтэй нь байж иж би яг өөрийнхөө сэтгэл зүйдэж гисэн тий. Тэгэл явжсэн ч тэгэл намайг та нар хутгаа үзсэн яах вэ? За тэр чи яах вэ? Тэр чи яах. За тэр хоёрын дунд тэгэхээр яг бодтой яг тийм ямар нэгэн байдлаар контакт бол уусаа байсан юм байна шүү дээ. Тийм үү? Тийм байсан. Үсэг эхний өдөр очиод тэгээ камер дээр гараг бох бит хоёр оройн пул дээр сууж юмараад тэгээд миний нөгөө нэг алтарт зүйлт маань тэгэж өөрт нь очсон байт. Би яг усан сэлхгээ тэгээд миний зүйлтийг авчих гэсэн чинь тэр чигээрээ мартаад чин хүслэнд өгцмэсэн. Тэгээд чин хүслээ тэрийг аваад байхгүй. Эхний өдрийн оройноос шууд тэгэл очвол тэгэл байхгүй. Чи зүйл байхгүй. Орой суугаад байхгүй. Нэг очвол орой баг хоноочгүй байсан биш үү? Тэгээ пул дээр угаасаа ус руу орох гал тэгэл зүйлтэй тайлбарлаж чин хүслээ өгсөн чин хүслээ аваад тэгэл. Би бас чамайг жоохон бодоод гайхдаг байхгүй зам энэ үе ер нь яг хосоо болох гэж ирсэн юм уу үгүй юу? Хүү. Яа тэгвэл нөгөө яг шоуны одоо яг дунд үеэр энэ хүн бүр яг зожигроо зөөр. Яхаа мэдхээ ойлоо яг хүнтэй контактлахаа хэлж үлээ тийм болцсон байхгүй. Тэгээд би тэгэхээр тэр үед бол тэгж бодож ирсэн юм чинь. Юу болоод ингэ. Тэгээ угаасаа сэтгэл санаагаар угаасаа яг ингээд уц муц байхгүй тэгээ нэг хэдэн хүмүүстэй ингээ аралтай байх ч ирсэн мэж байгаа штэ. Сэтгэл санаа айгүй юм дэш дош байдаг. Тэгэл ялцгүй ингээд за энэ залуутай яг үнэхээр дуусгав. Бид хоёр нь бол бас тиймэрхүү мэрцэмсэн. Ер нь бол цаадах чинь ингээд би чамтай ингээд дуусна тасагдчихгүй л гэх. Би тэгэхээр за угаасаа л яг энэ залуутай дуусч магадгүй мэн гэд нэг юм батцсан юмсан. Тэгэл урд өдөр нэг тэгж ярил тэгэл хасагдсан шүү дээ.
Яа. Тэгээ жоохон нөлмс гаргасаа гэстэй. Одоо тийч одоо яг тэ ер нь хин ч хасагдсан бас жоохон сэтгэл ингээд нэг. Сонин болт. Эвгүй болдог те. За Эстер одоо ямар нэгэн хүнтэй үерхдэг үү эсвэл яадаг уу? Ямар хуу статустай хүн бэ? Яадгүй. Тий. Яадаг уу? Одоо ер нь бол харьцаж байгаа хүн бол байхгүй. 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 Яг ингээд уулзаад яг ингээд сонирхож байгаа хүн бол байхгүй. Тэгээд ямар нэгэн бас ингээд за энэ хүн гэдэг нэг юм харж байгаа ч хүн байхгүй. Тим хүмүүсээ харах ч одоо ингээд бодохгүй байгаа юм шүү шүү те. Тэгээ одоо ер нь яг хосын харилцаа гэхээсээ илүү би жоохон өөр юмнууд дээр ингээд түлхэрсэн л байгаад л та. Одоо тэгэхээр харьцаж байгаа хүн байхгүй гэсэн шүү дээ. Тэгээ чамтай бичиж байгаа залуучууд одоо яг юу гэж бодож байгаа л дотроо. Бичиж байгаа залуучууд ч гэсэн юу гэж бодохгүй. Угаасаа байхгүй юм чам яг тогтмол. Бичиж байгаа залууч байхгүй. Тогтмол бичиж байгаа залуу байхгүй. Тэгээд яг юм күнзээрж байгаа юм байхгүй. Гоё шүү дээ. Тийм гэхдээ угаасаа за. Нэг уртараа. Яг гэсэн. Нэг уртараа. Хизээ яг сүр туур харилцаагаа эцэлж юу? Тий, бас хүмүүс гайхчихж магадгүй. Энэ хоёр ч одоо нөгөө нэг мэдээч ингээ матч болоо гарч байгаа шүү дээ. Тэгээ нөгөө нэг бас ингээ хамт аялж маялсан тий. Тим юмуд ч бол хүмүүс уусаа мэдж байгаа шүү дээ. Тим байжснаа яг хизээ яг харилцаагаа эцэлж юу тий. За би битгаар нэг шоуны дараагаас ингээл харьцаатай байгаа л байсан. Тэгээд 100 бас ер нь хамт байсан. Тэгээд би 10 сард явхаар болоод Малайз руу тэгээд ер нь холын зай харилцаа уусаа би ингээ гадаад шал өөр юм ингээ зориг тавиад явцсан байхад нэг юм хүнтэй ингээ байгаад ах тэгээд буцаад ингээ ямар санагдаад ах мал надад хэцүү байх гэж одоо битгаар айл талаас ер нь бол ярилцж байгаа л. тэгээд за одоо ингээ хоёул ер нь юм хосын харилцаатай гүнзгий байхаа байлээ гэд ер нь шийдээ. Тэгээ ямар харилцаатай бай гэж үзсэн. Тэгэл ямар ч харилцаагүй зүгээр ингээд ингийн хүмүүс шиг харилцаатай бай. Нээзүүд шиг. Найзууд чи X-тэй найзууд болд юм уу? Гүлтэй. Тэгээд үгүй тоо ихтэй цаашдаа тааралдах цаг үе зөндөл гарч тийм ирж шүү. Тэгэл тийм үе зүгээр ингийн гоё харилцаатай өмнө тэгэл харилцаатай байсан хүмүүс ямар байдаг лээ тэр шиг л. Минь тустай. Тэ. Сайн уу сайн чи сайн сууж налигаас тэрийг тгий. Наач нь бол чиний гэдэг юм бахаа. Гой. За чи чимээгэл тэ. Яаж чи нэ яаж. За. За чи ингээл унтаас ирж байгаа зэ. За. Хүүст унтаас ирсэн чи яг ихний дугаар эхэлж байна. За. Тэгвэл чи яг өмнөх хийжсэн бүх зүйлсүүдийг яг адилхан их үүсэл өөрчлөлт оруулах уу? Өөрчлөлт оруулахгүйсэн би уусаа яг Оруулахгүй. Би бүр уусаа тэнд бүр ингээд шал өөр юмуд анхаарал төвлөрөхөө болдог. Тэнчэнэл тухайн моменттай амьдэрсэн. Тэгээд өөрийнхөө орол байсан. Тийм надад өөрчлөх юм байхгүй. Гэхдээ бас ингээд одоо шоу нэвтрүүлэг дууссан байгаа. Тэгээд буцаж нэг эргэж хараад энэ маань бас тэгжүүл хийсэн мэн би яг тэр үед нь хараагүй юм байна гэсэн хүмүүс бол байдаг. Тийм. байдаг. Би ерөөс тийм бодог үзсэн. Би Одоо биш одоо бүгдээрээ тагнуулын ярилцлаганд орцгоо тий. Тэгэж бодсон юм байдаг. За эсттэй ерэн контактлжсэн хүмүүс гэвэл за төө. Тэгээд би тэгэл угаасаа тэр үед ч гэсэн Ингүбатартай түүнтэй харьцаж үзсэн. Тэгээд угаасаа хин гэдэг нэг юм эрэгтэй эмэгтэй хүмүүсийн талаас бол угаасаа тэр мэдчихсэн. Гэтэ нэг юм тим харилцаа үсгээгүй зүгээр шууд заримтай найзлж байгаа жишээ нь тийчээ те. Гэтэ чамд бол харахгүй л та. Тэгээд яг өөр тэгж бодсон юм бол байгаа. Ямар шоурч. Би ч шаал гэж боддгоо л те. Хэлээгүй үзсэн чи яаж юм шүү дээ. Болж байна. За манан гэж олон хүмүүс тэгж муухай цоллуулах яг ямар мэдрэмж байсан? Тэгэл манан гэж наа бүр оюурт нэгсэн. Оюурт. Тэгээд яг тэр үедээ тэгэл гоё л байсан шүү дээ. Надад бол тийм амар эвгүйсэн байдаг. Тэгвэл манангийн дарга байх яг ямар байсан бэ? Би дарга байсан юм уу? Би бол чамаа дарга байсан гэж боддتي. Би дарга байгаагүй шүү дээ. За байсан юм болов мэдгүй. Гэтэ ерөнхийдөө уусаа юм охтууд амар зузаан найзалцсан. Би тэгэд бүр зүгээр л хин яа юу яа бүгдээ шууд мэдээлэл солилцоол яг тийм байсан. Амар зэв энэ бүр. Тэгээ одоо ч гэсэн тийм шүү дээ. Би
Тийм л Одоо чинзаачин тэнд нэг охинтой явчихна гэж юус. Яа. Бодлоо шүү. Саяхан зохиомл. Би бол ингэж боддог гэсэхгүй яг энэ бодохны бол тэнд байсан одоо нөгөө нэг нөхдүүд ингэж өрөөндөө ингэж нэг юм самбартай зэ. Цагаан самбартай. Төлөвлөгөө гаргана. Ингээ бүгдийнхээ зураг байгаа зэ. За ингээ амар хин ингээл тэг бодож олж байгаа. За энэ дээр юу гэж бодож байна. X л байгаа байхгүй. Тийм үйл ажиллагаа зохион байгуулалтад бүлэглэл гэдэг. Бүлэглэл. Тийм үйл ажиллагаа. Тэг яах вэ? Тэг хөөрхөн л хэлсэн шүү дээ. Тийм шүү дээ. Тэг манан гэж цоллуулах бол хизээч асуудал байгаагүй надад бол. Угсаа яг бидэд нэг юм илүү зузаан тэгээ нэг юм хүмүүс угсаа яг бидэд нийлж байгаа гэж хүмүүсийг асуудаг гэдэг нэг драма зохиогоод яг харсан байсан. Тэгээд уусаа үзэгчдээ яг нэг тиймэрхүү шүүлтийг нь бол ялчиж чадахгүй шүү дээ. Надад ер нь бол тэгж л таалагдсан. Би нөгөө нэг тэр тэгсэр гэс нэг ийм ховж сонсч байсан юм л та. Ингээд оролцогчид ер нь өөртөө чинь ингээд ямар хуу харилцаатай байгаагаас хамаарат тэнд үлдэх эсэх нь шийдэгддэг байсан гэдэг тийм цуу яриа байд юм л. Тэр үнэн үү? Надтай юу? За би энэ талаар хизээ сонсож байгаагүй. Гэсэн бол дэлж хасагдсан маа шүү. Яа. За тэгээд гүйг надад бол худлаа санагдчих. Би бүгдэндээ амар гоё харьцаатай яг найз бол найз тэгэл тиймсэн. Тэгээд яг хүмүүс нь өөрсдөө мэдж байгаа хөө. Чи нэг санаж байна уу? Би нөгөө нэг захиа бичсэн чи нэг ирсэн юм уу яасан? Тэг захиаг бичээ гэдэг ингээд бичсэн. Чи захиаг надад бичиж би чамд нэр гэж хэлчихсэн юм. Чи надад нэр гэж хэлчихсэн. Чи би бүр тэр үеэр хөө бидэд нөгөө нэг уул руу гардаг өдөр ахгүй. Тэгээд за тийм. Уул руу гардаг үеэр чи бит хоёрт ихрээтэй үлдсэн мэс. Тэг ингээд бид бас нэг төглөх алхаацсан. Тэгээд чи яг ард явж байгаад чи бит хоёрыг зэрэгцээ бичсэн ахгүй. Би чамд бас нэг юм ингээд зараад л явж байсан баг. Тэгсэн чинь чи чараа захиагаа энд чиж байгаа ингээд надад чи тэгсэн байхгүй. Тэгэхээр нь би ингээд хин төлөв би нэг тиймэрхүү мэсэн тэгсэн чинь чи надад бичиж гэж яг чи юм ингэж харсан байхгүй. Тэгэхээр нь би ямар хөөрцөн юм энийг очиж шүү да. Огтудгаа ярина гэж бодвол. Тэг би тэрнээс ч юу нэр өндөг болсон дөө. Крем ялсан штэ. Крем ялсан штэ. Тэгэхэд яг ямар шалтгаанаар над руу крем ялсан гэсэн амар зүй юм зөө ялснаа ингээд дараа нь мараа нь найз зүгээр штэ. Араас нь сүрх наа ингэж мөрөндө тогшоод авч байгаа найз гэ. Би угаасаа тэнгисийн эргээ одоо оролцогчдоос Кикотэй бүр ингээд яг зузаа гэдэг мэдчихэж байгаа шүү дээ. Кико ихрээ бидэд тэгээд чи тухайн үед Кикотэй бас байдаг байсан нэ. Юм өөр охтууд руу ингээд яваад байгаа надад бол жоохон таалагдахгүй байсан. Тэгээд би бол яг найзынхаа би яг girl угаасаа тэгээд Кикогоос чиний нүрэн ялахгүй гэдэг би мэдчихсэн учраас би чамд ялсан юм л. Би бас бүгдийг сэнсрүүлмэр байсан. Одоо бодох нэг жоохон дотоод болцсон хэлээ. Ер нь бүгдийг л тэгстэйсэн. За тэр ч тэгээд тийм болсон шүү. Тэгээд яг амар өдрөөс шүү тэр өдөр бол. Угаасаа тэгсэн дээрээс юм ачи. Тэгээ бас нэг юм ховч ив сонссон л доо. Одоо ингээд та дөрөв байгаа шүү дээ. Одоо нөгөө л дөрөв. Ингээд сүултээ ингээд эрэгтэйчүүдээ ингээд ярьж хахад одоо сүглээ үлдсэн шүү дээ. Тий. Тэгэхээр ингээд нөгөө хамаагүй яриа гэхээр нөгөө хэд ингээд мэдчих гээд байдаг байсан болохоор ингээд нууцаар бүгдийг кодлсон гэсэн заяа. Тий. Тэр үнэн үү? Тэр үнэн. Тэр баг надаас гарсан шүү. Тийм баха. Би ингээд яг нөгөө хин ингээд ярьчаар хүмүүс нь өөрсдөө мэддээд байгаа болохоор бидээ яг ингээд суужсэн. Тэгээд тэгж жагаад чи ингээ өсчин амир сэгсгэр болохоор за шууд чинзээ бол аннаас гэд би өгчсэн зэ. Тэгээд тэрний араас ингүүний нэг тийм амир корн шиг харагдаад байдаг гэсэн. Эрдэнэ шиш шиг ингээ булчин нэг тийм шүү дээ. Тийм болохоор би ингүүнийг шууд корн гэж нэрлээд манай ихрээ болохоор суурийг харчихсан. Угсаа төмс юм шүү гэд. Тэгээд суурийг төмс гэж нэрлээд анарыг болохоор мока угаасаа анар чинь тэгэл анар штэ угаасаа бид нар бол жимсийн нэр шууд нэрлэж ирсэн чинь анар бол тэгэл угаасаа анар би угаасаа анарыг одоо кодлж ирэж яах вэ гэж цаач хэлэхээр тэгэл бас тиймэт ингээл мэдхэргүй уустаа одоо бид дөрөв зүр ингээд лоббид сууц за юм ярьжс чүй тийч төмс тийч корнтанд гараа явчихлаа юу болоод байгаа бид өнөө өрөө корнт би тэнд болцсон гэж тэрийг болон сонсож байгаа байхгүй тий ч ойлгохгүй тий
Ананас гинөө юу вэ? Тийм Чинзогийн нэр нь гэдэг тухайд амар зөгцсөн юм шиг санагдаад бидэд бүр ингэ Чинзо гэдэг нэрийг хаяад зүгээр яг аннаас гэдэгтэй амар дуртайсан. Яг юм шаарт юм өснө юм сэсгэр Тэмээ тий Таиландд үсээс ус яг ингээ ийм өстэй болсон байхгүй ингээ дээшиг ингэсэн тэгээд аннаас л болцсон байл л дээ бас сураг сонсохны бол тий. За нийт 18 оролцогчоос хамгийн таалагддаг оролцогч. таалагддаггүй. Эрэгтэй юм эмэгтэй юм уу? Тэ би яг нэг л нэр хэлсэн шүү дээ. Чинзорог хаа. Зөв наачин зөв шүү. Тий. Гүг зүг биш уус юм. Харин тий. Нэг асуух. Төдөө нэг асуух. Төдөө асуух яа энийг. Угаасаа яг шалтгаан гэх юм бол ямар олон байна. Тийм болохоор таачаад. Би ч ер нь бол бас илүү лестрийг хэлэх. Би эстрийг хасна гэж би 3 асуулт хийчихсэн юм. Асуултааг. Би ч гэсэн чамайг тэгж битсэн нэг сүүл 2 маяртай. Та үнэхээр хасагдгүй билээ. Та нар уус бодолд ингээ иргэ яаж дүрийн төлөв би унгаах юм бэ ганц. За окей. Та хамгийн таалагддаг оролцогч шүү. Хамгийн таалагддаг. За би Кико бол уус миний хамгийн таалагддаг ихрийн 2 тэр бол ойлгомжтой. Тэрнээс гадна эргэжтэйчүүдээс хэлэх юм бол надад амар таалагддаг оролцож бэлгүн ах. Өвгөний хавьд амар гоё мундаг хөв. Бас нэг захиа хүртлэгүүд амжиж өстэй. Тэгээд тэр чинь бол би эзэж бэлгүн ахыг яг эрэгтэй хүнийхнүүдээс бол харж үзээгүй. Би тэгээд бэлгүн ахыг ер нь бол юм хуухын талаас нь айгүй бахархдаг. Ах хүн талаас. Тийм бид хоёр шоуны дараа ч гэсэн яг айгүй хөрхөн ах дүү хэвээрэж байдаг. Учраас бэлгүн ах та сонслоо. За 18 дугаар дээр бид нар нэг муулдаг аа. Чи одоо яаш бүх дугаараа буцаж үзэж байгаад ингээд. Дөөш би Зөрөөд 18 дугаар дээр бид нар нэг муулдیں۔ Тэгээ тэр үед Эстер гараа явцсан байхдаа нэг юм ярьж ирсэн юм л да. Эстрийн сонхдаг залуучууд нь ер нь нэг юм байд гэдэг нэг юм байд тийм юм байд юм шиг санагдсан гэдэг хэлж ирсэн. Тэгээ тэрнтэй бас ер нь хүмүүс санал нийлж ирсэн. Чи тэгээ тэн дээр тайлбар өгдөө. Яагаад ер нь тийм гэдэг хүмүүс бодчихвч юм. Тэндэл үнэн л ах та. Би тийм би уусаа юм сайн залуучуудыг өмнө л заяа яг шоуны үеэр ч юм уу руутертай гэж хардаг байсан. Би бол тийм ч шал уутгартай юм шүү дээ. Гүй чи өөр аль нь жишээсэн за. За бэлээ за бэд гэдэг яар за. Тэгээд надад уус сайн залуучууд тухайн үед нэг тийм он санагддгүү. Тэгэл уус амар юм сонирхолтой байвал гоё шүү дээ. Нэг юм тоглолцоод үүдөөсөө. Тэгээд тийм учраас нилээн ер нь би нэг жоохон байд гайд тал руу сонирхолтой байсан. Айгуу та. Тэгээд шоуны дараа мараа ч юм уу. Одоо бараг сайхнаас л гэж бодож эхэлж байна. Season 2-ыг үзэж байгаа юу? Үзэж байгаа. Таалагдж байгаа хэрэгтэй оролцогч байна уу? Таалагдж байгаа хэрэгтэй оролцогч байгаа шүү. Надад болвол тийм Trey нацаг хоёр бол айгүй хөөрхөн л санагдсан. Гэтэ угаасаа би яг өөрөөсөндөө харьцаж үзээгүй. Гэтэ би ер нь яг юм нэвтрүүлгийн тэр хоёр маань яг юм бусад залуучуудаас айгүй дэжгүй залуучууд юм санагдсан. За чи дүү шоуны үеэр ер нь өөр хүнтэй ямар нэгэн байдлаар романс үүсгэх тийм боломж чамд байсан уу? Шоуны үеэр одоо та хэдийн нэгээс дахиад уу? Байгаагүй хаа би баруун бүгд нь яг сонирхож байсан гэдэг харьцсан шүү дээ. Тэндэл уусаа харьцаж үзэл гэтээ амар сони эстри дээр би бүр толгой гашилдаг байсан. Тэг би уусаа яг нэг ингэж хинэн юм бэ. Тэг би яг нэг ингэж хүнтэй харьцаад тэр нэг тэнэг сагч юм шууд ингэ орчдөг байхгүй юу. Тэгээд тэр харьцаад болсон үед тэнэгэрэл дууссан. Тэнэг санагдаагүй зүгээр яг ямарваа нэг юм таарахгүй гэдгийг уусаа ойлгосон л байсан. Тэг чи тэгвэл одоо бодох нь ер нь season 1-т 2-т хоёуланд нь аль нэгэнд нь орох юм боломж байгаа зэ. Алинд нь орох вэ? Season 1-т орно. 1-т орно. Чи хэдэн хоногийн өөр л билж ирсэн да. Аль талаар айгу онцлогтой. Гэхдээ ер нь бол юмны анхных гэж бодоод season 1 гоё санагддаг шин. Тэгээ season 2 ч гэсэн бүр нэгээд авсан гоё лээ. Гоё болж илээ. Хүмүүс бол тэгээд яг янз янзаар хэлж ярьж лээ. Би бас энэ талаас амар гоё болж л шүү дээ. Тэгээд
Бидраас бол ингээд нэг юм одоо үзүүлж байгаа илэрхийлж байгаа юм өнгө тавил дүрс мөрс те тэр кадр мадрууд бол амар гоё л тийм. Гоё нэвтрүүлэг олж илээд бас тэгээд за Централынхаа баяр үргээ. бас нэг тийм амар юм асуухгүй л бас асуулт бол ингээд дууссан. Би тэгээд чамайг бас хүнд юм асуувал бас тэгээд энэ хүн дараа нь ингээд бас эфирийн хүн болцсон. Тэгээд карьер мэрээр нь харлаа буу юм болоо те. Чамайг би шүүгдэн үү. Заргалтад явж мэдэх хүн болохоор тэгээд би бас жоохон айчлаа төрийн түшээтэй одоо юу ярих вэ? За тэгээд айгуу завгүй байх үедээ бас цаг зав гаргаад ирсэн. Чанд бас баярлалаа. Тэгээд гоё ярилцсанд бас баярлалаа. Өөрийнхөө нээлттэйсэн бас баярлалаа. Тэгээд энэ бол нэвтрүүлгийн юмнаас сүндлээд ирсэнд бас маш их баярлалаа. За тэгээд гарын бэлэгтэй. За маа гарын бэлэг маань болохоор пицца хат юм байна. Морьчуд байна. Одоо ингээд тэмдэглэлийн дэвтэр хоолны сав. Тэгээд энэ халуус сэрээний сав маа тий бас ашиглах цаг үе чамд мэдээж гарч ирэн заяа. Гарч ирэн заяа. За тэгээд энэ ч юм болохоор эрхийн бичгүүд маань байгаа. Тэгээд хөргөлтөөр болон салбараар аль аль нэрмжсэн үйлчлүүлж болно. За ингээд бэлгийн хартал яа дүүдээ. За баярлалаа. Эрхийн бичиг гэсэн тий. Wow nice 50,000 200 гэнэ наа чи хэд тийм би ээ. яг сайн хэлж Ямар ч мэдэхгүй. байсан Би юм мэдэхгүй. эрхийн бичиг өгч байгаа биш үү? За баярлалаа. За. Чам заяа. Йоо мэдэхгүй би бүр халуусч байлцсан энэ аим хэцүү юм бол. Яг би бол өөрийгөө бодохтой энэ үнтэй би бол харилцаа сайттай гайгүй ингэж боддог байсан чинь. Одоо мэдээд авчихлаа сайн. За тэгээд яхан би одоо хөтлөх юм уу яа чи Яри. бүр чивээгөө. Би юм. За тэгээд өнөөдөр пицца хаттай одоо. За нэвтрүүлэг маань тэгээд энэ үрээд дуусчихээн. Хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд пицца хатынхаа бүгдээрээ YouTube channel-ыг subscribe хийгээрэй гэж хүсэж байна. За бүгдээрэнд баярлалаа баяртай. I just